Дэлхийн банкнаас боловсруулсан арга зүйн дагуу үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаагаар Монгол улсын ядуурлын хамралт 29.8% хүрсэн гэж албаныхан хэлж байна. Иймээс Монгол улс дундаж орлоготой орны донд орсон ч шаардлагатай салбарт хэрэгцээтэй төсөл хөтөлбөрүүдийг олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас авсаар байгаа юм а. Монгол улсын ядуурлын хамралт 29.8% болж 2010 оныхоос 9.4 пунктээр, ядуурлын гүнзгийрэлт 7.6% болж 3.7 пунктээр, ядуурлын мэдрэмж 2.8% болж 2010 оныхоос 1.8 пунктээр тус буурсан талаар албаныхан хэлж байгаа ч хөгжил тусалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн байгууллагаас тусламж үйлчилгээгээ зогсоохгүй гэж байна. Нийгэмд одоо сайн сайхан амьдралыг авчрахын төлөө хүмүүсийн одоо амьдралыг өөрчлөхийн төлөө төсөл хөтөлбөрүүд бол хэрэгцээтэй байгаараа шилжилтийн үе гэж бид нар ойлгож байгаа. Тийм учраас манай Адраа олон улсын байгууллага цаашдаа ч гэсэн ямар чиглэлээр хаана одоо ямар чиглэлээр хэрэгцээтэй байгаа газруудад үйл ажиллагаа төсөл хөтөлбөрүүд цаашдаа үргэлжлүүлэхийн төлөө одоо ажиллаж байгаа. Адраа нэглийн 130 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын төрийн бас байгууллага юм. Харин 1994 оноос эхлээд Монгол үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үндсэн 5 хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал гэсэн 5 хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Гэхдээ одоо өнөөдрийн байдлаар бол манайхны хамгийн томоохон төслүүд бол эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүд, тэгээд хүнсний аюулгүй байдлыг дэмжихийн төслүүд явагдаж байгаа. Дашрам сонирхуулгад энэ сарын 10-наас 16-ны хооронд Адраа Монгол байгууллагын үйл ажиллагааны цаашдын стратегийг төлөвлөх нэгдсэн хурлаас гадна Азийн зүүн бүсийн удирдах зөвлөлийн хурал Монголд анхудаа зохион байгуулах таруулжээ.